Байнгын орооны даргын үүрэг гүйцэтгэгч, за улсын их хурлын эрхэм гишүүдээ. Монгол улс нь Европын сэргээн босгол төвжлийн банкны гишүүнээр 2000 онд элсэж 2006 онд зээлч хэрэг хүхий гишүүн болсон. Өнгөрсөн хугацаанд Европын сэргээн босгол төвжлийн банкнаас Монгол улсад 1.6 тэрбум гаруй еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг нийт 99 төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулаад байна. Европын сэргээн босгол төвжлийн банкны Монголд үйл ажиллагаа нь өнөө хүртэл бүхэлдээ хувийн хэвшил чиглэж байсан бол 2017 оноос эхлэн Монгол Улсын засгийн газартай хамтран төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн хамтын ажиллагааны стратегийг баталсан юм а. Ингэснээр тус банкнаас Монгол улсад хуваарлагдсан зээлийн их үүсвэр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг тусгасан санхүүжилтийн ерөнхий хэлтсээрийг зарим гишүүн орнуудын адил байгуулж хамтран хэрэгжүүлэх төслүүдийг багцлан үр дүнтэй төрийн шуурхаа батлуулах боломж бол бүрдсэн. Санхүүжилтийн ерөнхий хэлтсээрийн хүрээнд нийт 300 сая $, хүртэлх зээлийн санхүүжилтийг олгох бөгөөд тус зээл нь 10-аас 18 жилийн хугацаатай үүнээс эхний 3-аас 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүүн 6 сарын Лондонгийн банк орнуудын зах зээлийн хүүн дээр нэг хүн шимтгэл нэмсэнтэй тэнцүү байх юм а. Хэлтсээрийг Европын сэргээн босгол төвжлийн банктай ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөж байгаа тул асуудлыг хилцэн шийдвэрлэж өгнө. Баярлалаа.